Монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгэн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 1-ний пүрэв гаргийн дөрвөн зүгэн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занаруулагчаар мөнцөцгийн төвшин байрнаар ажиллаж байна. За дахин орой минь төргий. За орой минь дахин хүргье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны уутыг нэг суриатаагаар байгалийн орс найрлагта бомпари за мөн Тэнгисийн эрэг дээрх 247 шоу нэвтрүүлгийг за Лук ТV-гээс үзээрэй гэт. Тэнгисийн эрэг Лук ТV нэм үү? Тэнгисийн эрэг нэм үү? Тэнгисийн эрэг Лук ТV юм аа. Хамтран ажиллаж байна. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлнэ. За шуугуулад өгье заяа. За миний эхний мэдээ бүр манай салбар тун ойрхон радиотой холбоотой мэдээллийг би радиогоор хүргэх гэж байна. За. Австралийн радио өргөн нэвтрүүлгийн Када нэртэй нэгэн компани Тай гэдэг хөтлөгч бүсгүйтэй болжээ. Манайхан манайхыг FM л гэдэг. За FM гэдэг маань болохоор богино долгионы радио буюу зөвхөн одоо нэг юм тодорхой хүрээнд ингээд цацагдаад одоо Улаанбаатар хоттой яг үнэ аймгийн төв дээр бол аймгийн төв дээр л явдаг бол манайх өргөн нэвтрүүлгийн радио гэдэг утгаараа Монгол орон даяараа 21 аймагта за тэгээд дээрэс нь үздгээр бас тийм ээ манайх ч хамгийн анхны онлайн радио дэлхийн 160 гаруй улс орноос үзэж сонсдог сая тун удахгүй сая 300 мянган одоо дагагчтай пэйжээрээ бас цацдаг шүү дээ тий. За тэгвэл ер нь нэг хаа газрын радиогийн хөтлөгч нар сонсогчдоо танигдаад яг гэвэл бид нар чи яг фронтын ил нүүрэн дээр сууж байгаа хүмүүс. Яг үнэ. Бидний арталд одоо Анжгаа хоёрын арталд 18 хүн ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр сонсогчдоо танигдаад өөрсдийн гэсэн дэмжигчтэй болж байдгаа тийм үү. За тэгсэн чинь Тай гэдэг энэ хөтлөгч бүсгүй нь өөрөө нилээд алдаршаад ирсэн Тайтай хамт өнгөрүүлэх ажлын өдрүүд гэдэг нэртэй бүр шоу хөтлөөд. За өөрийн гэсэн сонсогчтой болоод байдаг. 6 сар болсны дараа хөтлөгч Тай бүсгүйн хөдөлсөн нэвтрүүлгүүд нилээн алдаршаад сонсогчтод нь ч гэсэн интернет орчинд бүсгүйн хувийн мэдээллийг, хувийн хаягуудыг хайгаад ирж л дээ. За тэгсэн чинь юу ч олдоогүй. Бүр радио руу залгаад Тай овгийг хилээд өгөөч гэсэн чинь радиогийнх нь хилээгүй гинэ. За одоо ингээ манайх хөтлөгчийн утасны дугаар авъя гэхээр өгдөггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан мэдээлэл хүргэх боломжгүй гэдэг. За нэг ёсондоо Тай гэдэг хүн бол радиог осолдохгүй хөтлөөд байдаг. Гэтэл нэг тийм нууцлаг, нууц хадагтай байгаад байдаг. За. Юу ч хамаагүй ухаад гаргаад ирэх чадвартай интернет хэрэглэгчид Тайгийн талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй учраас жаахан сэжиглээд нэвтрүүлгүүдийг ажиглаал ингээд сонсоол ээж. За Када гэдэг радио сувгийг сонсогчдоос гадна одоо бүр өөр радио сонсогчдод хүртэл учир бүтүүлэг Тайгийн талаар мэдээлэл хайж интернетэд янз бүрийн хувилдааны онол бичигдсэн постууд ч хөврөх болсон. Энэ яг ямар хүн юм бэ те? Энэ түүний талаар мэдээлэл байна уу гэх те. За эрен сурвалжилжээ. Оо яг үнэ. За хүмүүсийн сонирхолч дээдзэгтэй хүрээд сонирхол нь бараг уур бухимдал болохын зааг дээр радиогийн эзэн White Tommy гэдэг хүн Тай бол амьд хүн биш ээ. Харин хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хөтлөгч юм аа. Гэдгээ хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй төрсөн. За ямар ч мик студ байхгүй. Зүгээр кодоор амилсан хөтлөгч гэж бичсэн энэ постоо энэ White Tommy одоо устгаад байгаа боловч 6 саржангаа сэтгэлийг нь хөглөж бүр сүүлдээ одоо шүтэн бишрэгчтэй болоод исэн бүсгүй маань хиймэл оюун ухаан буюу оргүй хоосон зүйл байж таарсан. За Австралид хиймэл оюун ухаанаар хийсэн контентийг өргөн нэвтрүүлэгтээ ашиглахыг хориглосон хууль бол одоогоор байхгүй байгаа. Гэхдээ сонсож байсан хөтлөгч нь бодит хүн биш. Хиймэл оюунаар бүтээгдсэн код гэдгийг хэлээгүй радиогийнхан одоо нилээн шүүмжлэлд өртөдөд анхнаасаа хэлэхстэй байсан. За энэ бол хиймэл оюун ухаан шүү. Хиймэл оюун ухаанаар хөтлөгч хэлж байгаа шүү. Яг үнэ. Гэтэл энэ хүн эднийх зураг бүхэл бүтэн ингээ хагас жил нуусан. За ингээ бүр байдал хурцтангууд яалтчгүй ингээд хэрэгээ үлгээсэн. Телевизийн салбарт бол одоо хиймэл оюун ухааны хөтлөгчд хэдийнэ нэвтрээд байгаа энэ үед радио хөтлөгчд мөн салбраасаа шахагдчихвээ гэсэн
айц болгоомжлол одоо салбарын төдийгүй радио шимтэн сонсдог хүмүүсийн дунд бол үүсэт байна. За бидний хувьд одоо учиргүй одоо ингээд соён гэгэрүүлээл те амар ингээд чамд мэдлэг оюун ухаан өгье гэхгүйгээр зүгээр л бид нартэй танд ийм дотн мэдрэмж төрүүлээд яг таны дэргэд машин дотор ч суугаад явж байгаа хин нэгэн шиг байхыг хичээсээр ирсэн, хичээж байгаа, цаашдаа ч хичээсээр байх болно. Тэгэхээр амьд харилцаа гэдэг бол анжаа шал өөр юм байгаа шүү дээ. Ер нь бол тий. Та ганцаараа биш. Яг үнэ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3. Яг үнэ. За тэгээ сэтгэлдлүүд нь дэргэд жинхэнэ хань болж байсан штэ. Би үнэхээр сайхан сэтгэлтэй зөв даруй эмэгтэй байна гэж бодож байтал хиймэл хүн байсан юм уу? Ямар урам хугармаар юм бэ? Яагаад ч юм орчин цагт байхааргүй гэгэн цагаан хүн байгаад байсан юм а гинэ. Яана. Одоо ингээд би айгүй хизээ нэгэн цагт би ингээд нэг хиймэл оюун ухаан бидний энэ ингээд судал дээр суух байх гэж айжсэн бол одоо би ингээд айгу тайвширчлаа шүү дээ. Нэрнгээсээ л тийм үстэй нэг тэр хиймэл оюун ухааны хайжууд анжаагийн нэг ингээд нэг тийм хаяа нэг гацтайгаа ярьдаг ч юм уу. Нэг бол ингээд нэг англи үгийг хазгаа хэлдэг мэлдэг эн чинь ингээд жинхнээсээ чиний чамд зориулаад тэнд нэг хоёр хүн суугаад юм яриад байгаа гэдгийг хүмүүс мэдрүүлнэ гэдэг нь өөрөө гоё юм байна. Тийм. За тэгээд намаа нэг хэдхэн хоногийн өмнө харахад манай пэйж хэдхэн хүний дараа нэмэгдчихвэл сая 300 мянган даагчтай болох байсан чинь манай найруулагч Дөнгөц цай над руу одоо битсэн байна. Сая 300 мянган даагчтай болцсон шүү дээ гэд. Сая 300 мянга гараад явж байгаа. Тэгвэл ийхүү манай пэйж одоо Монголдо номер 1 хамгийн олон даагчтай пэйж боллоо аль биесээр тийм ээ. Тийм ээ. За радиогоос авдаг тэр бодит дотн мэдрэмж байхгүй болчихно шүү дээ. Телевизийн хөтлөгчд яг солигдчихл дэнээс радио бол огт өөр шүү дээ. Хүний чихээр орж сэтгэл төрдөг болохоор телевизээс огт өөр шүү дээ. Радио хиймэл хөтлөгчлөө болвол би л сонсож чадахгүй гэсэн байна. За ямар ч сошиал медиагүй хөтлөгч гэж юу аах вэ гэж бодож байсан. Үнэхээр л хиймэл оюун байжээ. Гэтэ яг нарийн сонсвол зарим үгнүүдээ хэлэх болгондоо яг адил өргөлт эгшиг үсгийн дуудлагатай хэлээд л байсан юм а. Робот шиг би мэдээд байсан гинэ. Мэдэгдэн л дээ. Ер нь бол мэдэгдэн. Тий. За хоёлаа хамтран хэлэгчтэй танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болжээ. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр Тэнгисийн ирэг дээрх 247 шоу буюу 24/7 Лүк ТV-гээс үзээрэй гэд Лүк ТV-н л хамтарч ажиллаж байгаа шиг байна. Тийм. За яг нь ер нь бол энэ Тэнгисийн ирэг дээр 247 ч нь бол энэ юу вэ? Ямар телевизээр гарч байгаа вэ? Централ. За централ телевизээр гарахаас гадна Лүк ТV дээр 24/7-оор байгаа. Тэнгисийн ирэг дээрх 24/7 энэ шоу нэвтрүүлгийн 2 дугаар удирлыг нь та бүхэн Лүк ТV дээр орох юм бол бүх одоо нэг за ингэж байгаа юм. Ер нь ингээд нэг жоохон сонжруулаад тавьдаг штэ. Лүк дээр арай өмнө тавьж байгаа. Гэхдээ яг централаар угаасаа хагас өдөр нэг дугаар, бүтэнсэ өдөр нэг дугаар явдаг л да. Тэгээд Лүк ТV дээр бол урьдчилаад ядаж 2 бүлгээр орчиж байгаа. Тийм гэж бодож байна. За угаасаа би бол централаар үздэг хүн нэ нөө. Тэгээд угаасаа амралтын айл нэг өдрийг би яг гэртээ яг ингээ бүтэн орондоо хөвтөөд за ингээ зурагт үзээд ингээ өнгөрөөдөг. За тэгээд Тэнгисэргээ бол байнга үздэг. За тэгээд шоуны 2 дугаар өдөр бол өмнөхөөсөө ч илүү өрсөлдөөнтэй байгаа. Тэгээд дурлалтаа шатаж буй залуусын сонирхолтой шинэ ангиуд ямар ч реклам болон орж байгаа гэдгээр одоо рекламгүйгээр орж байгаа гэдгээр давуу талтай. Тэгээд шоу дуустал Лүк ТV-тэйгээ хамт байгаарай. За яг ер нь Лүк ТV дээр орж байгаагийн давуу тал нь юу гэхээр эн чинь ухраагаад үзэж болно. Нөхөж үзэж болно гэсэн үг шүү дээ. Лүк ТV-гийн ирэх авчих юм бол нөхөж үзэж болно. Бид нар чинь ингээд нэг нөхөж үзэх болцоогүйгээр үзээд байгаа шүү дээ. За дээр нь энэ Тэнгисийн ирэг дээр шоуны чинь энэ нэг гол энэ нюанс юмнууд чинь бол бид нар ингээд нэг шууд үзэхлээр нэг анзаарахгүй бол хүн ингээд үзэж чад унтчих тохиолдол байна. Тэгвэл дахиад нөгөө унтсандаасаа үзэл явчих. Ийм болцоог Лүк ТV тавганд олгож байна. Лүк ТV-тэй хамт байгаарай. За юу централ дээр гарч байгаа энэ ухраач үзэж болно шүү. Болно. За миний мэдгээс манай байнгын сонсогч Инчралд байгаа учраас шивэдээс байнга Лүк ТV-гээр одоо энэ 2-4-7 үздэг. Телевизийн ер нь нэвтрүүлэг кинонуудыг үздэг. Хоёулынх нь одоо сонсдог урлагаар ярьсан кинонуудыг Лүк ТV-гээр үздэг байнга. За цагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тэнгисийн ирэг дээрх 2-4-7 шоу нэвтрүүлгийг Лүк ТV-гээс үзээрэй гэд Лүк ТV хамтран ажиллаж байгаа баярлаа. За анжигын хүргэх мэдээллийг хамтдаа сонсъё. За би
өнөөдрийн те баг оргил мэдээ бод энд заяа. За. За та бүхэн орж. За 1000 хүрэгч харъя. Орж ирээд хар. За. Ёстой нэг элдвтэй за шулмын гэх юм уу ийм хүүхэнтэй холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За. За энэ хэрэг явдал бол сар гарангийн өмнө бодоод өнгөрцөн. За. Тэгсэн ч гэсэн одоо мэдээний зураг нь скриншотлогдоод Facebook-ийн мим болоод пэйжүүдээр яваад байгаа учраас та нарт ярьж өгнө гэдээ одоо аваад ирсэн. За. Гол нь 129 жилийн нөр их түүхтэй Английн Daily Mail сонины албан ёсны сайт дээр нь гарсан энэ мэдээний гарчиг нь гэхэд л энэ мэдээгээ алдартай болгоод байгаа учраас энийг одоо хүмүүс ингээ үзээд байна. За би мэдээний гарчгийг нь уншиж өгье заа. За. Таван амрагтай хит тарган хүүхэн өөрийг нь тоогоогүй 6 дахь ирээ хулгайлуулж тамлан зовоожээ гэдэг ийм амар гарчигтай. Тэгэд энэ хүүхнийг тойрсон байгаа энийг 5 залуу тэр амрагууд нь юм уу? За би үйл явдлыг нь ярьж өгье заа. За. Яа энэ таарсан таар шууданууд нэг дор цуглардаг штэ. Яг тийм болсон. Одоо тэр нөгөө нэг хүүхэнгээд байгаа нь доотлолт байгаа. Доотлын голд байгаа ч нь хүүхэн. Тийм байна. За нөгөө 5 амраг нь бол тойроод байж байгаа 5 гарын заяа. Иш дулмаа минь за. Та бүхэн орж ирээд хараа энэ нэрээ яг ийм нөгөө үлгэрийн кинон дээр гардаг бааtruуд шиг нөхдүүд байж байгаа байхгүй юу. За одоо хүн амьтанд оромжсон л болох байх. Гэтэл яг надад тэгж санагдаад байсан. Гэтэ ер нь бол штэ те. Дугуугаа олж нийлнэ гэж үг гэдэг штэ. Энэ зүгээр одоо жишээлбэл те одоо бензний дугуй бензиндээ таарна тийм үү? Тэнгүүд одоо тэгээд одоо өөр юу эдийн нөгөө нэг Excel-ийн дугуй Excel-дээл таарна гэх шиг. Excel-ний дугуйг бензинд авчиад хийж болохгүй штэ. Энэ хүүхний тэр 4 сахалтай нь яг үндсэн 4 дугуй нь байхгүй юу? Тэр нэг сахалгүй нэг ингэсэн нөхөр байгаа штэ. Тэр чи запас дугуй нь. За байж заяа. За ингэн. Охоё мужийн иргэн 28 настай Мартин Джонс гэдэг бүсгүй. Энэ эмэгтэй өөрийн гэсэн 5 амраг залуутай юм байна. За. Мартин Джонс гэдэг энэ бүсгүй ууг нь бол 90 нөхөртэй л дөө. Оо бас уу. За. Нөхрөөсөө гадна 49, 23, 26, 27 настай 4 амрагтай. Бүгд энэ бүсгүүдээ унаж тусанд дурлцсан. Оо бүрүү. За. За бүсгүй маань бүх амраг залуутайгаа полигами буюу олон хамтрагчтай байх харилцаанд сэтгэл хангалуун байдгаас гадна дундаасаа хүүхдүүдтэй. Яг тэ ингээд шинжилгээл хийхгүй бол хиний хүүхд гэдэг нь бол тодорхойгүй. Эцэг тогтоох шинжилгээл хийхгүй бол энэ хинийх гэдэг нь тодорхойгүй. Ингээ багцаалтаа зүсээр нь ингээд за энэ тэрнийх байх махал гинүгхээс өөр бол баримжаалах юм байхгүй. За. Тэгэхээр эн чинь нөгөө нэг энэ тавынх нь альнийх нь ч хүүхдээж болох байхгүй. Ямар хэцүү юм бэ? За энэ одоо нэг зайтай жаата хүүхэн маань 3 сарын 14-ний өдөр 26 настай залууг хулгайлах тушаалыг 5 амрагтаа өгсөн. За өнөө 5 ч гэж нөгөө хүүхний үгээр штэ. Өнөө 5 хүүхний үгээр гүйж очингуудаа 26 настай залууг хулгайлаад. Хүүдээ. Бейсболын зохиороор зодоод. Хүүдээ. 7 хоног хоол унд бараг өгөхгүй шахуу зодод тамлахдаа ерөөсө 10 цаг унтуулсан ийм аимшигтай хэрэг үлдсэн. Яана. Энэ бодтой болсон хэрэг шүү. Ямар амар хэрэг вэ? Нэгмү залууг ингээд зүгээр байж хат нь хулгайлж аваачаад зодоод ингэсэн. За энэ хугацаанд залуугийн биеинд их олон яс хугарч бэртснээс гадна 10 гаруй хоног дайны үеийн хүчирхийллээс ч аимшигтай хүчирхийллийн дор байсан. Тэгэлгүй яах вэ энэ ч та. Залуу сэтгэл санааны хувьд гүн зочилд орсон. Аз болж залууг дэлгүүр рүү авч явах үеэр нь хавь ойрын хүмүүст босон явдлыг хэлж ам аврагдсан. Энэ нөгөө тавчин ингээд нөгөө хүүхэнтэйгээ нийлээд зургуулаа мунхаг гэдгийг нь энэнгээр харуулж байгаа шүү дээ. Тэртээ дэргүй хүн байрцаалаад үхтлэн зодож тамалж байгаа юм байж дагуулаад дэлгүүр явж идэг те. Ийм мунхаг нөхдүүд байгаа байхгүй. Ерөнхийдөө бол энэ за одоо би одоо хүнд оромжилсан л болгоол байхгүй. Зүгээр яг энэ Америкийн энэ зарим нэгэн газруудад цус ойртолтой нөхдүүд байдаг. Би магадгүй тэд нар авах гэж бодсон зүгээр юм дээ шүү. За цагдаа нар хүн хулгайлагдаж хүчирхийлэлд өртсөн энэ хэргийг шалгаж байгаад хэргийг 5 эрэгтэй хамтдаа хийсэн гэдгийг ойлгосон. За тэгсэн чинь энэ 5 эрэгтэй ардталт нь нэг тодгойлогч буюу Мартин Джонс гэдэг бүсгүй байсныг нь бас олж мэдсэн. За шок болдгийм байгаа үстэй. Тэгээ штэ. За энэ залуу анх Мартинагийн урилгаар гэрт нь иржээ. Нөгөө хүүхний урилгаар гэрт нь очсон байгаа. Гэрт нь ирээд байж байгаад ягаад ч муудалцсан байдаг.
Ингээд муудалцахтаа бол зүгээр нэг муудалцаагүй бүр зодоонүүдэндээ хүржээ. Ингээд зодоонүүдэнд болж байгаа хооронд бол Мартинагийн гар нь бас жоохон гимтээд гэж. За мэдээж тэр зочноор ирсэн залуу бол санаатаагаар гинтэгээгүй ч гэсэн Мартина бол те нөхөр болон нөө амраг залуучуудаа залуу ингээ өөрийг нь гимтээсэн байгаа та нарын шонзонгийн авч өгсөнгүү гэж хэлснээр өнөөд хідэн тэнхтэд давхиж очоод нөгөө залууг авчираад 7 хоног үргэлжилсэн аимшигтай там дунгасан байдаг. Яа, ямар хэцүү юм бэ? За интернетийнхэн болохоор те зүгээр нөгөө гарчигны хүчийг нэмнэ гэдэг штэ. Гарчигны хүч нэмэх гээд энэ бүсгүйг өөрийг нь тоогоогүй залууг амаргуудаар зодуулсан гэж бичсэн байлээ. За яг ингээд хэргийн процессыг харахаар нэг хүүхэн очоод ингээд аяла суу юм уу гэж гуйгаад нөгөөтг нь үгүй гэж цамарч тавхаад байсан юм бол байхгүй. За Зүгээр гэрт нь нэг удаа урилгаар хурж ирээд тэгээ тэр үедээ муудалцаа тэр үед нь хүүхний гар гэмтсэн учраас тэр гараа гэмтээс өшөөгөө авах гал нөгөө 2-5 тэнгийг туу гэсэн байгаа байхгүй юу? ёо ямар айн Гэл тэгээд тавьсан байгаа байхгүй. Тэгэл энэ 5 тэгэл явж л Оо мэдээж нөгөө 5 нь бол хүн барьдаг нохоо шиг 5 юм тавьсан байгаа юм л да. За Сэжигтнүүдэд хүн улгайлсан, хүч хэргэлсэн, хүслээс нь гадуур 20 цагтсан хэрэгээр ялт тулгаад хэрв суллагдах барьцаа ингээд нэг барьцаагаар суллагдаж болдог штэ. Хэргийн үнэн мөн олдтол барьцаагаар суллагдаж болдог. Энд нь бол тус бүрд нь 200 мянган ам доллараар тогтоосон. за 5 залуу хүүхэн нэмэгдэх юм бол эн чинь нийтдээ 1 сая 200 мянган төгрөг төлж иж эднэр суллагдана гэсэн үг. За ийм нөхцөл байдал бол үүсч чадаа. Зүгээр л те би зүгээр зургийг хараад хүүдий нэрээ. Хаста нэг яахлаарэ ингээд ийм нөгөө ёо газрын тэргүүд ганц нэгээрээ явж хагаад гайгаар эднэрт ингээд зургуулаа нийлцсэн байж идэг юм байна. Үгүй хамгийн амар нь штэ тий. Одоо энэ ингээд 2 игний зурагт 3-3-аараа ингээд 6 хүн байгаа. Тэгээ бид нэр уул айгу тодорхой хэлээд байгаа штэ. Тэр доотлын игнэний дундлынх нь хүүхний нэ гэдэг хахад хүмүүс ингэж их юм. Хүүхэн нь айлын харъя гэд. Энэ хүнийг эмэгтэй хүн гэж юусаа харахгүй. Доотлын игнэнийх нь голын хүүхэн ч нөгөө нэг нөхөр ахаад дээр нь 4 нууц амрагтайгаа полигами харьцаатай буюу энэ 5 нь бол бүр ухаалтанд дурлцсан байгаа бүсгүүч шүү дээ. Тийм. Ёо. За ийм л байна. Ийм амар үйл явдал болсон. Тэгээ энэ бол одоо ингээд нөгөө нэг энэ 6-гийн зургийг тавиад те яста нөгөө нэг таарсан таар шууданууд мадонод тэгээд ингээд мим яваад байгаа байхгүй юу? Тийм учраас би олоод ирсэн юм. За сэтгэлдлүүд нь харсан юмдаа уншсан юмдаа итгэхгүй л гөлийгөө сууж байна да. Энэ хүүхэнд яг ямар нууц байгаад 5-5 залуу үгээр нь хөдөлж хүм алах ийм хэмжээнд хүрдэг юм болоо гэж. Харин тий. Тэгсэн чинь бас нэг нөхөр эн чи одоо өвдөстэй юм биш үү дээ буюу шулам юм биш үү дээ. Надад лав ганц ч залуу дурлахгүй байхад энэ хүүхэн бараг л омгийн толгойлогч шиг 5-5 залууга эв найртай харилцан хамтран амьдарч байна штэ. Мундаг юм а ярих юм алга гэсэн байна. За махлаг бүдүүн хүүхэн сонирхдаг ирчүүд байдаг штэ. Тийм л ирчүүдийн цуглуулга юм биш үү дээ. Эсвэл энэ хүүхэн супер манипуляц хийдэг байхаа өөрөө тайлбарлах арга алгаа. Магадгүй энэ хүүхэнтэй ингээд нэг юм ямарваа нэгэн шашны юм ухар сүсгээр ч юм уу нэг бол өөр юугаар ч юм энэ нөхдүүдийн тархийг угаагаад манипуляц хийсэн байхыг үгүйсгэхгүй тийм магадгүй ховссон ч байдаг юм уу юу ч тэгсэн байхыг үгүйхгүй. Ер нь бол яг ингээд зураг хөргийг харах юм бол таарсан таар шууданууд л нийлж чад байгаа юм. Манайхаа ална нэргүй нэрээ тэр өснөөсийг харта яаж ийм адилхан нөхдүүд олдог байна гэсч энэ хүүхэнд айстопийн амраглал амттай амтгүй дөг зориулмаар байна. Ёо илгийн аваач. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаг компани дэмжээ ажиллаж байна. За евро 92 бензинийг А92 авто бензинтэй адил үнээр шунхлайн одоо евро 92 худалдаадаг салбаруудаас худалдаа аваарай. Хямдралтай худалдаа 2025 оны 4-р сарын 30 буюу өчигдөр эхэлсэн. За 2025 оны 5-р сарын 2-ны өдрийг дуустал үргэлжлэн. За утас нь 77 30 T3 2 77 30 T3. За энэ төрлийн дэмжээ ажиллагч Хүчирхэг Монголын хөгжлийн хурд шунхлаг компани баярлаа. За баярлалаа. За миний хүргэх дараагийн мэдээлэл болох босс. За
хүн төрлөختний бараг мөнхийн сэдвч гэж хэлж болохоор одоо жин хасах турах тийм үү. За. Тэгэл одоо ингээл янз бүрийн тураах бэлтгэл байна, янз бүрийн тураахта одоо дэглэмүүд байна, янз бүрийн тураах бүтээгдэхүүнүүд байна тий. За тэгвэл хорвоогийн 4 зүг 8 зохист шуугуулж байгаа мэдээллийг хүргэдэг болохоор өмнөд Солонгосоос халиад барууны орнуудаар хит болж түгээд байгаа нэг хоолны дэглэмийг аваад ирлээ. За өмнөд Солонгосын эрдэмтэн доктор Пак Юм гэдэг эрдэмтний гаргасан асаах дэглэм гэдэг нэртэй хоолны дэглэм цаагуурч өстө жинхэнэ шуугуулж байна. Өчиг нь болж байна. За өчигдөр өглөө ярьжсэн 2 айрыг нөгөө нэг одоо энэ Холливуудын одууд чинь нэг юм чихрэлжинтэй хүмүүст ингээд тарьдаг ийм сарын тарилга нь $1000 үнэтэй ямиг аваад ингээд тураад гарч ирээд байгаа штэ. Яг тэрний үйлчилгээ нь болохоор зэрэг ерөнхийдөө бол нөгөө нэг нүүрс усных нь ингээд одоо нөгөө хэмжээг тохируулаад тэгэнгүүтээ хоол идэх боршлыг бууруулдаг бол дахиад нөгөө нэг тэр одоо тарилгыг гаргасан эмийн компани нь өөрөө одоо бих олон хүнд хүрэхийн тулд $500-600 үнэтэй ийм бүр тураадаг им гаргачих. Зөвхөн тураахад зориулсан. Яг үнэ. За тэгээд тэр чин бас ингээ бөөн шууган болсон чинь энэ хоолны дэглэм одоо жинхэнэ шуугуулж байна заяа. За жингээ хасах гэд учраа олдгоо дэглэм барьдагч жин нь олигтой буурдгоо хүмүүст энэ дэглэм үр дүнгөө өгөөд сүүдийн майдыг байна гинэ. Хамгийн гол нь 4-7 хоногийн дотор мацаг барьж уураг ихтэй хоолоор хооллох замаар булчингийн масаа алдахгүйгээр өөх шатаадаг дэглэмгээд гаргасан хүнэнч барьж үр дүн үтсэн хүмүүс ч хэлээд байгаа гинэ. Яг л гинөө. За. Янзын гинөө. За одоо би цаашаа өргөлүүлээ. Жишээ нь 4-7 хоногийн дотор 2.5 кг өөх хаях зэрэгээр нэг их үлсгүй зоохгүй нэмээд булчин алдахгүй гэж байна. За Sichuan гэдэг энэ дэглэмийн эхний 7 хоногт ходоод гидсээ хоргоожуулж цэвэрлэх үйл явц явагдана. За эхний 7 хоногт. За эхний 3 өдрийн турш өдөрт 4 удаа уураг уухын хажуугаар үлэн илгэн дээрээ пробиотик уугаад өдөрт заавал 1 цаг алхан заяа. За болж байна. За үлсэх үедээ ингээд амтлагчгүй тараг, дүүпүү, байцаа, өргөс тэмэх, брокколи зэрэг ногоо идэнэ. За ингээд эхний 7 хоногтоо загас, дахиа, чансан гахаа, өөхгүй үхрийн мах, өндгийг өдрийн хоолнд идэж болно. Гурилан бүтээгдэхүүн, цагаан эдэ, кофе 20-той. За болж байна. 2 дахь 7 хоногтоо завсралтайгаар мацаг барьж эхэлнэ. 24 цаг мацаг бариад за би энийг бол чадахгүй. Дараагийн өдөр нь 100 шидэж мацгаа тайлаад өөрөөс нь өндөр уурагтай буюу махан хоол идэнэ. За гих мэдчлэн гинт зогсоогоод үргэлжлүүлэн уургаар дайралт өгөөл яваад ах юм байна. Заяа. За 3 болон 4 дахь 7 хоног дээр нь мацгийнхаа хугацааг нь уртсгаад бага нүүрс устай хоол идэнгээ өөх шатаах процессыг хурцсгадаг гинэ. За жишээлх юм бол 4-р 7 хоног дээр 2 өдөр дараалан мацаг барих гэх мэтээр ингээд биеийн өөх шатаах процессыг асааж өгдөг учраас асаах дэглэм гэж нэрлэгдсэн юм байна. Яг зүгээр эмчнэр ингэж зөвлөдгөл дөө. Жаахан өлсөөд өгөөч ээ. Өлсөөд өгөх юм бол одоо тэр нөгөө нэг би организм чи өөрөө ухаантай учраас нөгөө нэг хуримтлуулсан өөхөө гаргаж ирдэг юм байна л да одоо энерги нөхөхийн тулд нэг хоёрдугаарт нь гэх юм бол юу яадаг муу эсүүдээ ашигтай эсүүд нь идэж эхэлдэг. Ийм зарчмаар ер нь өсгөж тураадаг. Гэтэ би бол чадахгүй. За яг одоо ингээ хоёулаа мэдээ уншиж байгаа юм чи хүмүүстэй зориулаад уншчих. Би бол яг ойлгохгүй л байгаад байна. Хоёулаа гарч байгаа тусдаа нарийн ярий. За тэгээ. За ямар тач барихад хөнгөн гэж тооцогдоод байгаа ийм солонгос дэглэм баруунд их алдаршаад New York Post, Hindustan Times энэтхэг рүү явцсан. Times of India дээр хүртэл мэдээ болж гараад сошиал дээр шеэрлэгдээд байгаа болохоор 4 зүгийн шууганаараа би хүргэлээ шүү. За гэхдээ энэ огцомдуулдаг дэглэмийг барьж эхлэхээс өмнө заавал эмчтэй уулзаж зөвшөөрөл авахыг зөвлөсөн байлээ шүү манайхаа. За сэтгэгдлүүд нь кофена хорхоор толгоо өвдөд байгаа юм шиг санагдаж байгаач дайралт хийгээд эхлэхэд бараг л унтаж байхад өөх шатаад байх шиг санагдсан. 28 хоноход 6 кг хассан. Лав 2 кг нь өөх байхаа гэсэн байна. За эмч хүн зөвлөсөн болохоор ямар хуу байдгийм бол гинт мацаг бариад гинт хүнд хоол идээд байхаар бие цочроод өвдчдгүн байх таа гэсэн байна. Уг нь турвал турчмаар л энэ. Гэтэ ийм олон цаг ямар өвчтөн үнэнд мацаг барьж чадах вэ? Харин тийм ээ. Би л галзуураад өгөх байх турхаасаа өмнө өгчих байх оо гинэ. Би нэг цаг магийг нэг ойлгохгүй л байна. Ерөнхийдөө тэгтэл зүгээр яг та эн чинь ингээд
Хүн болгон л янз янзын арга дуршиж байгаа бас л нэг л арга нь штэ. Зүгээр бас тийм нэг ээ, арга. тийм. Тэр нь бас ингээд нэлээ олон хүнд таалагдаад тохирсон учраас те тэрийг ингээд хүмүүс шуугахлаар л бид нар 400-ийн шуугаан дараа хүрчихэж байгаа хэрэг. Би яагаад 24 цаг мацаг барьж чадахгүй гэд өөрийгөө бүр ингээд амар мэдээд байна гэж нэг хэсэг чинь одоо сая 8:16 гэдэг дэглэм гарсан юм модонд ороод. За. Тэр нь яадаг вэ гэхээр за би одоо өнөөдөр орой ингээд 6 цагт ч юм уу хоол идчихлээ гэж бодъё л доо. За. Хамгийн сүүлд хоол идснээсээ хойш 16 цагийн дараа дараагийнхаа хоолыг идэх байхгүй юу? Тэнгүүд би одоо маргааш өглөөнийхөө 10 цаг ч юм 11 цаг ч юм уу хүртэл юу ч идэхгүйгээр ингээд маргааш ингээд байх юм. Тэгэхэд би чадахгүй байгаа юм чинь. 24 цаг яаж чадах вэ? 16 цаг чадахгүй байгаагүй 24 цаг яаж чадах вэ? За тийм ээ тийм. Миний гэрлэг зөв юм байна. За ингэ. Би дараагийн мэдээг өөргөө. За тэгээ. Энэ хятадаас нэг марзан энэ ажлын байртай холбоотой нэг марзан юмуд гарч ирдэг штэ. Тийм штэ. Амар ч юм гарч ирдэг. Ахаад бас нэг амар дуу юм. За. Хятад шууган. Хятадын нэгэн амттан 100 шүүлдвэрлэдэг компани хэрэглэгчдийнхээ итгэлийг татах зорилгоор нэг зүйл хийж эхэлсэн. За. Гол нь хийж эхэлсэн энэ үйлдэл нь хэрэглэгчдийн итгэлийг татгаасаа илүүтэйгээр харин ч ажилчдынхаа эрх ашигыг зөрчсөн, хавчин боосон, хянад цагдсан гэдэг хэрэгт компаниг унгаад байгаа. Мяу Хуа Net гэдэг нэртэй энэ компани ямар гинэ дахиад хэлдэ. Мяу Хуа. За. Мяу Хуа. За. Мяу Хуа Net. Ийм нэртэй энэ компани амралтын өдрүүдээр ажиллаж байгаа 15 ажилтнуудынхаа яг ажиллаа хийж байгаа үйл явцыг нь зогсолтгүй лайв стримээр цацаж эхэлсэн. За. Ууг нь бол амттан хийж байгаа учраас таны амтны чи ингээд цэвэр орчинд энэ хүмүүс ингээд гоё хийгээ гаргадгийн шүүгээ харуулж байгаа юм л да нэг талаас. Нөгөө талаасаа бол энэ чинтэй нөгөө нэг хүндээ мангар дарамттай штэ. Хүний эрхийг зөрчиж штэ. Ямар ч зөвшөөрлгүйгээр тэднийд ажилласныхаа төлөө би яагаад 24 цагаар дэлхийд даяар цацаж байгаа штэ. Тийм штэ. Тэгээд эн чин баян намайг ингээл хүн хараад тахаар би ч одоо ингээд тухгүй байна эцтэй угаасаа яаж ч бодсон. За. Саяхнаас л олонний анхаарлын төвд ороод байгаа боловч бүр нилээд технээс ингэж ажилчтай ажлын байран дээр байхад нь лайвд чиглэсэн компани хэрэглэгчид хэрэгэлдэг бүтээгдэхүүн эрүүл аюулгүй орчинд найдвартай хүмүүсийн гараар үйлдвэрлэгддэг гэдгийг нотлохын тулд ийм арга хэрэгжүүлэх болсон гэж ярьжээ. За. Компанийн хувьд бол том компани биш ээ. Ердөө л нэг дарга зэрэгтэйгээ нийлээд нэг 50 ажилтнтай гэж байгаа ч гэсэн ердөө 13-аас 15 хүний нийгмийн даатгал төлөвлөл компани юм байна. За. Гэхдээ ажилчдынхаа ажиллаа хийж байгааг нь лайвцсныхаа төлөө цалин мөнгийг нь унжихгүй өгдөг. Илүү цагаар ажиллавал бол мөнгийг нь өгдөг. Нэмэрд амралтаар нь аялуулдаг. За. Ийм компани гэдгээ компани эзэн бол хэлсэн байна лээ. Гэхдээ л эн чинь хувь хүний нууц гэдэг зүйл энд яригдана. Ахаад ялангуяа барууны орныхан бол энэ жишгийг том тааламжгүй хүлээн авна. Яагаад гэвэл те би үзмэр биш штэ. Тийм ч үзмэр биш. Би чинь зоопаркийн амтан биш. За одоо тэр панда нарын амьдралыг ингээ 24 цаг үзүүлж идэг лайв стрим байдгийн. За тэр бол амтан штэ. Яг хөтэ тэгээд. Тэр чинь тэгээд тэрийг нь үзснийхаа төлөө хүмүүс юу хөөрхий ингээд тэднэр лөө мөнгө шилжүүлээд тэдний ингээд нөгөө судалгаа шинжилгээний ажил нөгөө үржил селекцийг нь хийж байгаа эрдэмтдийн цалинг тэд нар чинь лайв стримаараа олдог байхгүй юу? Гэтэл эднэр тэгэхгүй шүү дээ. Эднэр чинь зүгээр л тэ ингээд зүгээр л энэ компанид ажилласныхаа төлөө л ингээд нэг юм үзмрийн амт болчиход байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Хөтэ одоо би ингээд жишээлбэл ингээд хамраа ухмаар санагдвал яах юм? Хамраа ухж болохгүй. Йой, төвхтэй. Хамраа ингэж майжж болохгүй. Харин тийм ямар төвхтэй юм бэ? Ойрхон бийцэх хэрэгтэй бол яах юм? Тийм штэ. Баас те. Тийм ингээ гоё ингээ бид нар чинь нөгөө нэг овс дээр ингээд солиороо юу хоорондоо юм чөлөөтэй юм ярьдаг бас ярмаар л штэ энэ ч те. Тэгэж болохгүй. Ятрагаат. Тэр байтугай чи айрыгаас чихэр авч идэж болохгүй. Йой. За сэтгэгдлүүд нь юу гэж вэ? Сэтгэгдлүүд нь корпорацийн боолууд гэдгээ ойлгоод байна. Нэртэйгээр нь шилэн хоргонд хийж байгаад үзүүлэнгийн лайв хийлдэ. Бас арайчтай. Хангалттай сайн ажиллаж байгаа хүмүүст ийм дарамт хэрэгтэй юм уу гэсэн байна. Хүмүүс яагаад эсэргүүцч дуурахгүй байгаа юм болоо? Би бол ийм асуудлыг яасан ч зөнгөөр өнгөрүүлэхгүй дээ. Ажил олдохгүйгээд хүмүүс хүлцэнгүй байдаг юм болов уу? Хятадд нэг тим юм байна.
байдаг. Магадгүй нөгөө нэг Тий. ажилгүй олчвол яана гэдэг айцаас байгаа ах. Хятадууд ажилтан хаанаас ч олдно гэж боддог болохоор хүмүүстэй үнэхээр муухай харилцах юм а. Камераар үл хөдлөлтийг нь хянаад ус авахаар босгоход нь цалин хасдаг бичлэг бас яваад байсан биз дээ. Тийш. Яага бид нар тийм ярьсан ш. Аимшигтай юм а. Ийм газар ажилласнаас гадаа хуулахгүйсэн дээр гэж. За би нөгөө нэг дээр үед ярьжсэн хятадд ажилтай байна гэдэг амар хэцүү гэд. Одоо ингэдэг гинэ. Одоо China Today ч гэдэг юм уу. Сонины иймхэн болон дээр нь ойдолчин аавна гэж утасны дугаар тавихад л 3,000 хүн ирдэг гэж байгаа. Харин Ойдолчин болъё гэд. Тэгэд нэг хүн авах гэж байгаа штэ. Нэг хүн авангууд нөгөө хүн чинтэй ингээд миний арталт 2999 хүн миний ажлыг авах гэж зогсож байгаа шүү дээ гэж бодохлоор ухаан зодохгүй ажилт юм байна л да. Ухаан зодохгүй ажилтдаг. Тэгэд дарга зэрэгтэйгээ хэрэлдээд тийм үстэй. Юу лайв стрим бэ? Ингээд тохироогүй гэх юм бол халтчих дараагийн өнийг оруулаад ирнэ. Тийм учраас эдгээр хөрхийн амт ийм бас ийм нэг зоргоор ажиллаад идэг юм шиг байна. Яг үнэ. За Улаанбаатар хотод 18 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны утгыг байгалийн орс барилгата Бомпари хамтран ажиллаж байна. За та ярьж байгаараа би тэр Бомпариг аваад ирээ. За Бомпари гэдгийг бол бүгдээрээ мэднэ штэ. Өмнө нь юм нэг хөөрхөн бондгож ихэр байсан бол одоо нөгөө нэг бидний мэддгээр ямар жили гэдэг юм уу? Маримлаад ийм хэлбэртэй. Ирзэнэн жихэр яг үнэ. Ирзэнэн жихэр болсон. За. Ийм ирзэнэн жихэр болсон. Миний мэдж байгаагаар бол 6 төрөл лав байгаа. 6 төрлийн ийм Бомпари байгаа шүү. Энэ Бомпари жихэр нь ямарваа нэгэн химийн бодог оруулагч болон амт оруулагч, үнэр оруулагч агуулаагүй ширхэг бүрдэн жимсний амтныг ингэж оруулж жимсээр бүтээсэн гэх юм уу та. Ийм жихэр байгаа юм. За би бас энэс идэж үзье л та. Одоо нь юу би яг иймийг нь идэж үзээгүй. Одоо би нооны нэг чинь биднийг жоохон байхад энэ чинь товчон чихэргээ тэгээ түүцэн 500 төгрөгөөр хатуу чихрэн зарагддаг гэсэн. Тэгээд энийг эдгээр одоо бид нэр ихэр дорхой юм чихэр идэж бодгүй штэ. Яг үгүй маш ам заваараа тэгээ шүүс ялгараад байдаг. Тэнгүүд энэ яг гоё жимсний амттай. Үнэхээр гоё. За тэр янз гоё хэлбэртэй юм байна. Дөрвөлж. Энэ манай хоёрын яг идэх дуртай юу нэ? Манай хоёр яг ийм төрлийнхэн дуртай ахгүй юу? За. Мэлсэн гэсэлтээс юм. Йоо, би энд нэгийг идчихээд та яах гэж зад. Одоо мега тойлоо алуусаа 2-2-ыг задлцаа. Өөрөө ингээд дараагийнх нь хүмүүс задрахаагаар бариад ирсэн. Нэг жихрэн нэг бүтэн жимсний шүүс агуулсан гэж байна. Энэ түрээд. Борцог нь нэрс дуун гэхэд. Йоо. За, мөн витамин С агуулсан тул 100% байгалийн найрлагатай зөөлөн жихэр юм. Би хамгийн их витамин С-тэй гэдэг. Йоо. За тэгээд надаа нэг манай шүдний юм чи ингээ хэлжсэн байхгүй юу? Хүмүүс ингээ хүүхдээ ингээ чихэр идүүлэхгүй, жихэр идүүлэхгүй гэд ингээ цаашаага хориод байх тусам хүүхэд хорих тусам улам их идэх юм аа. Нууч нэг идэнтэй, ил нэг идэнтэй. Тэгээд зүгээр хүүхдээ ингээ чихэр идмээр идүүлчихэж байгаараа тэгээд нүдэн дээр нь ингээ ил байлгаад тавгаа жихрээр дүүрэн байлгаад бай. Тэгэхээр хүүхдийн нүд үлсдэггүй маа тий. Тэгэхээр ингээ чихэр аяандаа идэхэ болчихно гэд хэлжсэн. Тэгээд нэг бөөндөн сайхан идүүлчингүүтэй шүдийг угаалгачжээ гэж хэлсэн. Тэгэхээр та хүүхдээс хаяа чихэр авч өгдөг бол байгалийн орс найлагтайг нь сонгож өгөөрэй тэгээд Бомпари ийм гоё болсон шүү. Энэ Бомпари ч гэж шүү дээ. Зүгээр нэг ингээд нөгөө нэг бидний огт мэдхгүй нэг тийм үйлдвэр биш шүү. Энэ алдарт нислэгийн бүтээгдэхүүн шүү. Тийш дээ нэрээ. За. Монгол орон даяар дурын бүх төлөвөр тодорхойлогдож байгаа. Тэгээ хэмжээгээр захиалах бол та 80-7 25 85 гэдэг дугаараар холбогдорой. 80-7 25 85. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны утны нэ саястай Америк адал явдал болсон. За байгалийн орс найрлагатай Бомпари хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний дараагийн мэдээ штэ тий. За Америкт болсон эргээ. За Ютамужи иргэн нэгэн ээж 7 настай хүүгээ бүх насаар нь гэрийн хорионд байлгана гэж чухам зүгээр мэдээлэл хийгээд сүйдийн медиа болж байгаа цаан чинь. За хорионд орсон нөхөр бас зүгээр ээж байгаад ороогүй ихэр байгаа. За юу. Бүх насаар нь гэж боддоо та. За
4-р сарын 27-ны өдөр өглөөний 9 цагийн үед Юта мужийн Огден гэдэг хотын гудамжаар нэг согтуу жолооч машина маш хариуцлагагүй аюултай жолоодож яваад тухайн мэдээлэл хит хит удаагийн давтамжтай ирсэн гинэ. За. Анхаараарай. Яг одоо Юта мужийн Огден гэдэг одоо Огден хотын гудамжаар нэг согтуу жолооч те маш аюултай ингээд үйлдэл хийж шүү гээл те ард эргээд анхаарал болгоомжтой байгаараа гээл заяа. За мэдээж эрүүлийн цагдаагаар ч гэсэн хурдхан арга хэмжээ аваад өнөөх согтуу жолоочийн мөрөөр нь ороод олоод очтол багахан хэмжээний осол хийгээд зогссон өнөөх жолооч нь хэн байсан гэж нөгөө 7 настай бацкан чинь хажуудаа охин дүүгээ суулгаад 14 км газар ээжийнхаа машиныг жолоодож явсан болж таарсан. Ямар амар юм. Тэгээ хүмүүс хараад тэр чинь согтуу хүн л гэж бодсон штэ. Ингээд тэр чинь баг өрүүлийнхаа доороос харагдахгүй шах юм. Нөгөө амар ингээл сүлжиж мүлжээд ингээл далийн мөрийн ингээл яваал бүр цусын тольж байгаа штэ. Энэ өстөд ийм байхгүй автомат хоровтой машин байна штэ. Дидэр нь хийчихэнгууд өөрөө ингээд өөрийнхөө хүчээр явдаг штэ. Тэгээ явцсан. Түүнээс наадхны чи хаазан дээр хөдлөн хөрөхгүй штэ. Тэгэнгүүт аврах ингээд тэнд нь ингээд яваад байгаа штэ. Тийм хамгийн амар нь тэгээ хажуудаа дүүгээ суулгацсан хамгийн амар. Тэгээ бүр 14 км газар явцсан заяа. За аз болж хүүхдүүд бол гимтээгүй. Гэхдээ энэ нөхөр ямар шалтгаанаар дүүгээ дэрэгдээ суулгаад жолоо барьсан гэж та бодож байна. Дэлгүүр дүүтэй гоё юм авч өгнө. Би яг ингээд сандаг аахгүй. Эмээгийн ажил явдал болж байхад 7 настай байсан. Тэгээд яг ингээд оршуулга ингээд болоод нөгөө нэг ингээд тийч чинь ингээд өөртөө очил газар мазар авахал ингээд ер нь нилээ уддаа штэ тий. Яг ийм ингээд тэгэл бөө юм болж байхад би нэг машин дотор хинтээж үлээд нэг бас л адилхан хүүхдээ тоглож сууж агаад араагийн салгаад өнхрүүлээд би базар байна хомпод. Сүнсээ зайлтлаа айсан байхгүй би тэгэхэд за яг энэ шууд надад ингээ тэр үеийн энэ үйл явдал бодогдож байна. За Макдоналдс эдмээр санагдаад байсан болохоор ээжийнхээ машиныг унаад энэ аюултай аялалдаа гарцсан. Макдоналдст орох гэж юм уу? Тийм. Тэгээ дүүгээ дагуулад явж ийн өөдг чинь 7 настай юм байж. Биг Мак очиж идэх нь. Йой. Халаасны мөнгөөрөө Макдоналдс авч идэх гэсэн хүү дэрэгдээ бас дүүгээ суулгаад бас хамгаалтын бүсийн зүүлэгдсэн байна гэж байгаа юм заяа. Өөрөө бүсээ зүүгээд энэ аялалдаа гарсан. За мэдээж хүүхдүүдийн амь насны асуудал хөгцсөн энэ хэргийн үеэр эцэг гэхийн хариуцлага мэдээж яригдэн штэ. Дүүгээ хөтлөөд гарч аваад машинд нь сууж байгаа тэр ээж юу хийж ийсэн харахгүй. Хүүгийн ээжийн хувьд ганц бие ээж учраас ажлаасаа ирээд амарч байхад нь ийм явдал болсон. Тэгээ хүүхдүүдээ гарсныг ч мэдээгүй, хүүн янз бүрийн ааш гаргачих гээд байдагч арайч машин унаад явчих гэж бодоагүй гэдгээрс. Гэхдээ 7 настай хүүхдийг дүүгээ дагуулад машин барь явчихна гэж яаж мэдэх юм бэ ч доо. Йоо. Тэгтэл ингээд ойрхон машин тэргээ харддаг юм болов. Йоо. 14 км явцсан гэв. Амар агаа зү. За ямар тач аз болж ээжт нь бол хэрэг үүсэхгүй янзтай. Гэхдээ ээж нь бол хүүгээ бүх насаар нь гэрээ хорионд оруулна гэж орон нутгийн телевизэн сувгт өгсөн ярилцлаганд хэлсэн байна лээ. Энэ өштэй энэ зүгээр харин ч нөө хөдөлгөөний ачаал эрчим багтай хот байж. Тийм. Түүнээс бол том хотод бол зүгээр дурын машин үрж ирэл мөргөө даалмаа ирэж хаалаа ийдсэн байгаа. Тийм штэ. Базар байна хомпод. За сэтгэлдлүүд нь 7 настайдаа машин ундгал байлаа. Гэхдээ арайч хөдөлгөөнд оролцож үзээгүй гэсэн байна. Тэгтэл нь өсгөж байна гэхээр ганцаараа ажил хийгээд хүүхдүүдэд хижээнд итгэж асран халамжилж чадахгүй байгаа юм шүү дээ. Дараагийн удаад яах юм? Хүүхэд өвхүүл яана? Хүн дайруул яах юм? За арай дэндүү дураараа өгтөнэ. Одооноос л зөв чиглүүлэхгүй бол явандаа бол гимтэргийн үр урхаал гарч ирэх нь дээ гэсэн мэлээ. Сэтгэлдлүүд нь ийм сэтгэлдлүүд байна. За. Одоо энэ бол бас нэг талаас манайханд бас сэрэмжлүүлэг. Тийм штэ. Манайхан ч бас одоо яаж байгаа гэж хөдөө бол ялангуяа за хотод бол гайгүй. Хотод ч бас ингээд нэг машин дэргээнийхээ төлхөр мөлхөрийг өөрийнхөө карма марманд хийгээ явж байгаа. Хөдөө орон нутагт яаж байгааг бол нөө хонинд явдаг ихсэл прүс мөрүүснүүд чинь зүгээр байнгын баг асаалттай шахан байждаг. За. Тийм тэгээд ингээд уруу муруу ингээд байж байгаа шүү дээ. Айлын гадаал байж байгаа. Хүн зүгээр ингээд тэр чи ганцхан товчон дээр дарахад асан штэ. Тийм штэ. Тэгэл өнхөрлөө гэхэд бол мэдх юм байхгүй байх царайтай. Тэгэхээр ерөнтэй ингээ машиныхаа түлхүүрийг заавал өөрөө авч кармаалж даалт хийж энэ бас нэг ингээд эцэг эхчүүд сэрэмжлүүлэг болж л байх хэрэгтэй юм байна. Яг үнэ. Тийм.
За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 1-ний пүрэв гарагийн 4 зүгийн шугай нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугах тусам нэгтэл сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны утын нэ байгалийн орс найрлагатай Бомпари. За мөн Тэнгисийн эрэг дээрх 247 шоу нэвтрүүлгийг Look TV-гээс 24/7-оор үзээрэй гэд Look TV хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөлүүлэрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3